хамбагдсан маа уугуул иргэн цэцэг гэдэг юм байна. Баянмагийн тэмээчин одоо өндөр настан одоо тэгээд иймэрхүү тэмээ маллаа. Яасан 50 гаруй жил шихоо тэмээ маллсан бараг 60 15 наснаас эхлээл тэмээ маллсан. Тэгээд одоо тэмээд явж чадах болоод ийм тэмээ маллаад амарч юм. Иймэрхүү юм хийгээд яхан бидэнд бас тэдгээр явуулсан хэрэгцээнд бас бензин зогсоод ихэд нэмэр бол энэ тэндээс улсууд бас захиалга наавн байгаа. Одоо жишээ нь капитан гэдэг одоо манай хамгийн анхны хамтрагч гэж хэрэгцээ болохоор захиалаад ингээд хийлгээд авдаг. Тэгээд нэг тэмээгийн зориуд хийж аваад үлдсэн. Хэдэн жил хийж шүү дээ. Оолонч бас нэг ингэвэл хатгамлаад одоо жишээ хатгамлаараас тэмээ маань хүн амьтан бишгүй л бартгалж ирсэн. Тэгээ сүүл нэг оюу толгой нэг сургалт энэ 14 онд 2014 онд хийсэн тэр үнд суугаад тэгээд би ч ерөөсөө санаа авдаггүй юм билээ шүү дээ. Өөрснөө мэдгүй хүний юунаас санаа сургамж авдаг. Тэгээд тэн дээрээс сураад ингээл янз бүрийн юм зааж ирсэн. Тэгээд зураг өөрөө гаргах хэрэгтэй. Хүнээр бэлдүүлээд өөр юм суух. Тэгээд би энэ тэмээний зураг гаргаад ингээл хийсэн дээ. Сууд бас авт юм аа. Одоо бас олон нийтэд бас гайгүй танигдаад олон нийт хичээл сургалаад байна уу нэ тэрэг олон цөөнүүд. Тэгээ бас эрэлттэй байд юм шиг байна. Би нэг хийхэн байцдаг юм билүү гэж нэг бодсон. Тэгээ альт сурж ирээд байгаа. Асар нэг гоц хэрэгцээ болоход бас сумын хийж байгаа юм уу гэж ирд юм шиг байна. Нэг тэмээ одоо хэр хугацаанд хийх вэ? За нэг тэмээгүүд яах вэ? Би ч одоо яг байнга суугаад хийхгүй. Бас 4-5 цаг хийн шүү дээ. Энд чинь одоо бүх юм нарийн одоо ингээд энэ ногт гэхэд ч одоо энэ үнд чинь утас эрен энэ ногтыг ингэж эрен бүх юм гараар хийдэг болохоор бас ихэ хугацаатай. Тэгээ одоо ч нөгөө үйлдвэрийн юунууд удаа билийн юм аваад хийж. Бид чинь тэгэхгүй одоо тэгээд ингээд онгоцсан бэлдэн нууран том ажиллагаа бол бас ихтэй. Жишээлбэл одоо энэ тэмээний боолыг өцөлтөргийн бас хийхэд нөө жоох юм болохоор хогжим ч нэг ч болдог юм. Тэгээд зөвхөн ингээд энэ дөрвөн хөлөө явахад бүтэн цаг байж байна. Би зүгээр нэг яг яагаад суугаад байсан. Тэгэхээр удах байгаа. Тэгэхээр жижиг тэмээ хамаачгүй рапортын идэг. Жижиг тэмээ нараа хурдаг. Тэгээд би чи нэг туж суудаг юм аа тэгээд нэг зав заагаараа нэг өглөө өдөшгөн тэгээд Үйдээ гаргаж хийдэг юм. Үйдээ гаргаж чидэгээ гаргаж хийн шүү дээ. Арай жилиг ордог шүү дээ. Арчин гэж нэг өвдөжтэй юм яах вэ? Энэ юу хатуу хэсгээвэл ятан шүү дээ хороо өвдөж. Одоо энэ хорооч гэдэг юм их хэрэгтэй. Энэ хорооч хийхгүй энэ хорооны өндөг тоогны тэгээд эний чинь нөгөө аптекаар чихэн би ч одоо гар хороогаан цоолж л байсан юм гэлээ. Нэгт гараад үлдээ гэсэн шүү дээ. Одоо энэ нэгт гараад юм. Та таван шиг бол хий гэж бодож байсан. Хий гэж бодоод байна. Тэгтээ би нэг хонь хийсэн нэг хүн хонь хийж ял гэсэн дээ. Тэгээд бас тав хошоо малынхан зургуулыг гаргаж чадахгүй дээ. Яг зориглохгүй дээ. Эсгээгээр уулны ийм хэргийг сайн хийдэм билээ. Хий гэж бодож л байна. Тэгээ яг би нэг 7-8 төгсөж хийж байна те. Одоо энэ гоотоо энэ багцлээд нэг юм гацсан байна. Тэгээд том жижиг дэмэ чинь 4-5 юм саад байна. Дөрөв янзын бүр энэс том 50 см-ийн бас нэг хийсэн. Тэгээд том болох тусам ажил их чихэх байхад хэцүү. Байх хэвээр хэлгээд энэ өвдөг энэ тохног хоёр дээр бол заавал сайр юу байх хэвээр. Тэгээд баг хийх юм амаагүй бах тий. Гэхдээ хийж болон би хийж байсан зүгээр сайхан юм шиг муухай юм шиг мэдэхгүй хүн бол нөхөөс хийсэн болов гэсэн шиг би яг өөр дээр асуудал тавиад гэж хийж би нэг хийсэн байсан тэр ирээгүй юм байна. Ингээд жоох одоо бол ийм бэлэн болсон жоох скил наач гэсэн үг шүү дээ. Тэр нэг юунууд байдаг шүү дээ. Одоо энэний 5 хийсэн. Одоо тэмээний хөл дороо заавал сайр хөлтэй байдаг учраас би нэг бодит толгой гэж ингэж хийсэн. Зарим нь зүгээр битүүлээд сав наагаад байгаа ойдог байсан.
оюу хойлохтой ажил их оров. Тэгээ ийм аваачаад энэ дээр наахад тэгээд сайр болоо шүү дээ. Өшөө юу хийх юм бэ? Эм тэмээний юм Гүр. Энэ ч ирч одоо тэгээ он жидэлтгэлүүд ийм энэ ч одоо буйл гэдэг. Энэ нэг юм. Нох. За догшин тэмээнд ногт хийж идэдэг одоо үед бол одоо гоёлт гэж одоо ногт их. Зүгээр би энэ хууч уламжлалаар зүгээр улаан ногтнууд риск ядаж ирсэн. Одоо тэгэл цацсан байсан мотор одоо Монгол алдагдаж байна. Саторкараа яжаад ийцэн нэг одоо юм дээр энэ төрний гоё чигээр маалаа яжаад би өөр тэр нэг сонирхолгүй яг юм даа. Одоо уралдааны тэмээнүүд тийм биш. Нэг л их сатор тэгээ хаваартай юм аваачаад дээр нөөдсөн ч яас. Одоо энүүн дээр манайх одоо сүүлийн үед одоо шойндар нь явж байгаа. Багштай хамтран зовж ирсэн нь Манай төлтөмч түүхтэй. Цэцэд сууж байгаа багшаа зайлуу конкурс зэрэг олсон юм. Тэгээ манай мажик чинь оноо тэгээ чөлтөний дан багшаа хийж юм даа. хэдий болоо хийж үзсэн. Хоёулаа сэлгэж тэгээд ийж яаж байгаа ганжаанд оруулаад тэгээд түгээрээ явсаар байгаа тэгээд ажиллаад явсаар байгаа тэгээд ямар ч байсан өмнө цараа харахгүй төгсөөл одоо өөр ингэсэн юм юмтай яваад